баярламжаар хүлээж байна. Спорт автомашин мотоцикл сонирхогч иргэд өөрийн унаж байгаа тээврийн хэрэгсэлтэй зориултын бус тоноглол хийх нь ихссэн. За үүнээс шалтгаалan гарч байгаа дуу чимээ иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг бөгөөд энэ төрлийн гомдол цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгддэг байна. За мөн талаарх гомдлыг иргэд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэх боломжтой юм а. Дуу чимээ ихтэй тээврийн хэрэгсэл нь иргэдийн амгалан тайван байдал алдагдуулахаас гадна замын хөдөлгөөний дүрм тээврийн хэрэгслийн стандарт нормыг зөрчиж байдаг. Тухайлбал автомашин мотоциклтай иргэд орон сууцны хороол болон гэр хорооллын замд оройн цагаар дрифт хийх, хаазлах, дуу дохио дуургах зэргээр иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Энэ нь цаашлаад иргэдийн эрүүл мэнд амрах цагт нөлөөлдөг байна. Манайх гэр хороололд байхгүй яг замын хажуудалд. Тэгээд ер нь яг хотын зах дуу талдаа болохоор бас энэ мотоциклууд бас их хаазалж одоо тэр нэг тоноглосон машиныг хаазалж одоо дрифт хийх гэдэг байгаа мөн тэр одоо нарийнхан зам дээр чинь тэгээд их бас хаазалж их явдаг. Хэвээ хүн байх хүүхэд мөхөд очиж хэрэгтэй юм асуудал гардаг бай. Тэрийг бас манайхан бас болгоомжлох хэрэгтэй л байхгүй. Тэгээ бас одоо хиндэ хүндрэл учруулахгүй те бас нэг соёлтой байл гэсэн үг л байна. Хүүхэд очиж сэрэх юм уу тийм үү. Яг шүн дунд тийм сигнал дуурах том машины тийм хүн амт яг бол эвгүй л идэх юм. Айгу хэцүү л байдаг л та. Бага насны хүүхэдтэй хүмүүстээ л айгу хэцүү. Хүндрэлтэй. Дуу чимээ ихтэй тээврийн хэрэгслийн дуудлага их хвчлэн оройн цагаар цагдаагийн байгууллагад ирдэг. Ингэхдээ хоногт хамгийн багадаа 5-аас 10 удаа дуудлага ирдэг байна. Цагдаагийн байгууллагаас дуудлагын дагуу тухай бүрдэн албан хаагч очиж арга хэмжээ авч ажилдаг гэлээ. Тухайн тээврийн хэрэгсэл юм уу, хоёр дуу тээврийн хэрэгслийн няндангийн хөшөөлөл нь дуу хэмжээний децибал нь давцсан хит чанга дуутай байгаа. За энэ дээр бол цагдаагийн байгууллагаас тухайн зөрчлийг одоо илрүүлж талсан зогсоогоод тухайн тээврийн хэрэгслийг саатуулаад үзлэг онцлогооны төвд бол хамруулж байгаа зүйл байгаа. За стандарт бус тоноглол тавьсан байвал тухайн стандарт бус тоноглолыг хурааж аваад холбогдох байгууллагад нь шилжүүлдэг. За тэгээд үзлэг онцлогоонд дахин тавтаа хамруулдаг. Тэгэхээр ерөөсөө яг зам хөдөлгөөнд оролцож байгаа жолооч иргэд маань энэ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй. За дээрээс нь зам хөдөлгөөний дүрмөө баримталж яваач гэдэг зөвлөмөр байна. Автомашиндаа стандарт бус тоноглол яндан хийсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар иргэнийг 20,000, аж ахуй нэгжийг 200,000 төгрөгөөр торгодог. Харин нийтийн зорилттой орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хувь хүнийг 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгодог байна.